За хайманахан та нар маань бүгдээрээ сайн бидтэй. Энэ удаад борон та нартаа 2003 онд гарсан Memories of Murder гэх галзуу киног ярьж өгөхөр сонголоо. Ямар амар төгшүүрт яриад байгаа юм гэж юу? Төгшүүрт ярихаас аргагүй. Яагаад гэхээр би та нарт жинхэнэ бодит болсон явдлаар хийгдсэн энэ галзуу цуврал урчинтай киног ярьж өгөх гэж байна. За тэгээд энэ галзуу киног 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк Месситэй хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань сабатраагүй болсаа ба тарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм. Ингээд хэдүүлээ энэ галзуу эвгүй киноны тайлбартаа орцгоё. За 1986 он Трайлангийн талбай дундуур явах тракторыг дагаад хүүхдүүд гүйж яваа харагдана. Тракторын ард нэг хүн сууж ирээд Трайлангийн талбай хажуугаар татсан ус зайлуулах шуудууны аман дээр зогсоод дотгошоо тал тусгаж харсанд тэнд нь эмэгтэй хүний хүлээтэй цогцос байлаа. Цагдаа бололтой тэр хүн тэнд байсан хүүхдүүдийг загнаж хөөх гэж оролдсон ч хүүхдүүд нас урсан хүний эд зүйл бололтой хувцсгонраар тоглоод гүйлтцэх. Тэр цагдааг тосгоны мөрдөгч Баг Думан гэдэг байлаа. Өмнө нь ийм хүн амны хэрэгтэй таарч байгаагүй тосгоны мөрдөгч Думан барьцаалдаж сандарч байсан ч энийг аль болох ил гаргахгүй гэж байна. Тэгээд тос хэрэгтэй холбоотой байж болзошгүй хүмүүсийг дуудаж байцаалд авч сэжигтэй бүх хүмүүсийн зургийг аваад хавтаст хэрэгтэй хавсаргана. Удалгүй Думан өөр нэг хэргийн газарт дуудагдана. Тэнд бас л өмнөхтэй адил төстэй хэрэг гарч алуурчин дараалаад хоёр эмэгтэйг хүчиндэж хороогоод гарыг нь ард нь хүлж цогцсыг нь хайсан нь тэр байлаа. Мөрдөгчийг ирэхэд тентхийн хүүхэд хөгшөд божигнчихсан. Баахан сэтгүүлчд ирдсэн. Хэргийг мөрдөх ямар ч боломжгүй байдаг. Урд нь ийм хэрэгтэй таарч байгаагүй цагдаагийн бусад ажилтнууд ч бүгд барьцаалдаж сандралтцгаана. Хэдийгээр мөрдөгч Думан хүний нүдийг хараад гэмт хэрэгтэн мөн эсхийг ялгаж чадах авьяастай гэж өөрийгөө боддогч энэ удаагийн хэрэгээс ямар ч сэжүр олж чаддаггүй. Тэгсэн Думаны найз бүсгүй тэрэнд нэг чухал мэдээлэл өгнө. Махны дэлгүүрийн эзний хүү Кван Хо гэгч сэтгцийн өөрчлөлттэй хүү байдаг байж. Тэр хүү сүүл амиа алдсан эмэгтэйг газар сайгүй дагаад яваад байдаг байсан гэдгийг бас хохирогч эмэгтэйг амиа алдсан орой. Тэр хүү хохирогч эмэгтэйг дагаад явж байсныг харсан гэрч байгаа гэдгийг хэлж өгнө. За ингээд хэргийн сэжүүрийг олж магадгүй гэж найдсан Думан нөгөө хүүг олж уулзахаар явна. Тэгээд тэр хүүг нэг автомат тоглоомын газарт сууж байхад нь олж очиод тэрнээс байцаалд авах гэж оролдсон ч цаадах нь тодорхой юм хэлэхгүй байлаа. Би чамайг сайн ойлгож байна. Ах нь бас чиний насан дээр октын хойноос гүйдэг л байлаа. Чи тэгээд яасан? Тэр эмэгтэйд хурч үзэх гээд тэгээд чадахгүй болохоор алчихсан юм уу? Би алаагүй. Одоо орж ирэх хүн их амар хүн шүү. Үннээ хэлсэн чинь дээртэй. Тэгсэн гаднаас Думаны хамтрагч Чо орж ирээд нөгөө хүүг хайр найргүй өшгөлж гарлаа. Мань нөхөрч тэрнийг өмөрч байгаа дүр үзүүлж хүүгээр юм ариулах гэж оролдсон ч цаадах нь юу ч ярьдаггүй. Аимшигт хэрэгүүдийн улмаас тосгоны иргэд айдас хүйдэс давтах болсон байж. Дүрс солигдоход нэг залуу эмэгтэй айдас давтсан байртай алхаж яваа харагдана. Ард нь явсан нэг залуу тэрнээс зүгчийг асуухаар ойртсон ч нөгөө бүсгүй айд зүгтахта замын хажуугийн шууд руу өнхрөөд унчлаа. Нөгөө залууч сандраад тэр бүсгүйг татаж гаргах гэж оролдоно. Тэгсэн бүсгүй айсандаа хашгирлаа. Аз болоход тэр хавар Думан машинтайгаа явж таарад замын хажууд зогсоод шууд нөгөө залууг өшгөлж унгаагаад их хүртлэн цодож зам руу чирээд гаргалаа. Нөгөө эмэгтэй айсандаа зугтаад явчихнаа. Тэгсэн нөгөө залуу нь гэмт хэрэгтэн биш, хотоос томилогдож ирсэн мөрдөгч Тэйюн гэдэг хүн байлаа. Чи мөрдөгч байж яхаараа муу зодтолдог байна. Харин өөрөө мөрдөгч хүн байж яхаараа цагдаа гэмт хэрэгтэн хоёрыг ялгаж чаддаг хүн бэ. Гэхдээ гиснээс энэ одоо юу муухай өнөр вэ? Наад пүүзнээс чин гараад байгаа маа. Наадах чин 28 дугаар эд мөрийн баримт. За тэгээд хэд хамтдаа хэргийн газарт ирсэнд Думан тэр пүүзээр хэргийн газарт улны мөр гаргаад зургийг нь дарж авлаа. Тэгээд тэд цагдаагийн газарт ирсэнд Думаны дарга нь тэрнийг хүндэлж өгцсөнд маний хүн Сөүлээс ирсэн хүндтэй мөрдөгчийг зодсондоо бантаадгана. Дараа нь Думан Квак Ходор очоод хэргийн газарт байсан гутлын мөр чинийхтэй адилхан байгааг харж гинөө. Ингэж сүрдүүлсэн ч цаадах нь юу ч ойлгосон шинжгүй. Аргаа барсан Думан хамтрагчтайгаа хамт ууланд очоод хүрзээр нөх ухуулж дарамтлалаа. Тэгсэн цаадах нь би хүн алаагүй гэж гүрийсээр.
Тэгээд тэд аргалж байгаа тэр үед юу болсныг асуухад нөгөө хөө хохирогч эмэгтэйг хэрхэн боож алсан талаар болоод амьсгал хураахынхаа өмнө яаж татхунж байсныг хүртэл хэлж өгдөг. Думанч яриаг нь кассетэнд нэгэнгүй бижиж байлаа. Тэгээд дараа нь яасан? Би мэдэхгүй штэ. Тэгэхэд бороо орж ирсэн. Чим үү? Янз үзээд байна вэ? Мөрдөгчийг хатуугараар үзэж байх зур сөүлээс ирсэн Тэйон хэргийн эд мөрийн баримтуудыг наривчлан нухацтай судалсаар байлаа. Думан болон тэрний дарга Квагхог энэ хэргийг хийсэн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс тэд хэргийг илрүүлсэн гэж зарлаад сонины сэтгүүлчдийг дуудаж зураг авахулж ярилцлага өгцгөөн. Дараа нь Думан нөгөө хүүг дагуулж хэргийн газар таваачаад яаж гэмт хэрэг үлдснээ дүрсэлж харуулахыг шаардсан ч цаадах нь юу ч харуулж чаддаггүй. Ядж хахад хүүгийн аав хэргийн газарт ирээд тэрнийг суллахыг шаардсан дайрч бөөн үмэн дэгдээлээ. Нөгөө талд Тэйон нэг чухал зүйлийг анзаарсан байна. Квагхо багвахта түлэгдэж байсны улмаас хоёр гар нь юм сайн атгах чаддаггүй байж. Тийм учраас тэр хүнийг боож алах ямар ч боломжгүй гэсэн дүгнэлтэд Тэйон хүрсэн байна. Тэгсэн удалгүй прокурорын газраас Квагхог буруугүй гэж үзэлснээр хэрэг буцаад задарлаа. Хэрэг явдал өндөр авсан учраас цагдаагийн дарга өөрийн биеэр энэ хэрэгт анхаарлаа хандуулж эхэлдэг. Тэгээд Думан Тэйон хоёртой хамт хэргийн газарт ирж хэргийн талаар нэмэлт зүйлсийг тодруулсанд Думан хоёр хохирогч хоёулаа ганц бие эмэгтэй байсан. Гэхээс өөр тодорхой зүйл хэлж чадахгүй байлаа. Тэйон бас хэлнэ. Хоёулаа бороотой шүн амиа алдсан. Бас хоёулаа амиа алдах үед улаан хувцастай байсан. Гэхдээ хохирогч хоёр биш 3 хүн гэж би бодож байна. Яагаад гэвэл 2 сарын өмнө Доко Хюнсүн гэгч 27 настай эмэгтэй сургаггүй алга болсон байна. Хюнсүнийг ч манай тосгоныхан бүгд мэдэндээ их хөрх охин байсан. Солонгосын мисч хажууд нь жуулдан шүү. Гэхдээ тэгээд л сургаггүй алга болчихсон доо. Сөүл явна гэж ярьдаг байсан тийшээ л явсан байх. Алгуулгахдаа улаан даашинцтай байсан байна. Бас тэр өдөр нь бороотой байсан тухай цагаагаар мэдээ байна. Тэгэхээр энэ алуурчны гарт амиа алдсан байх магадлал өндөр байна. Улаан даашинц бороотой өдөр гинэ. Би цогцос хаанууга гадарлаж байна. Надад 2 тасаг цагт өгч. Би 2 хоногийн дотор цогцсыг олъё. За тэгээд Тэйон цагдаа нарыг дагуулад өөрийн таамаглаж байсан газрыг самнаа. Харин нөгөө талд Думан хамтрагчийнхаа хамтаар хийх юмаа олж ядан савна. Тэгсэн гэнт шүгэл дугарч цогцос олдсон тухай мэдэгдлээ. Шүүх хэмнэлгийн дүгнэлтээр хохирогчийг хороохоос өмнө хүчнэтсэн улмар үлдсэн байлаа. Бас өмнөх 2 хохирогчийн нэг адил гарыг нь ард нь хүлээд тэркогоор нь хоолойг нь боож алсан байж. Энэ удаад тэд алуурчин жирийн нэг хүн биш бүхнийг маш нарийн тооцоолдог их нямба нэгэн байна гэдэг дээр бүгд санал нэгдэцгэн. Тиймээс өмнөх сэжигтэн Квагхо энэ хэргийг хийгээгүй гэдэгт бүгд итгэлтэй болдог. Думан Тэйоныг дагуулад караоке орж наригсан ч Тэйон тэрнтэй төдийлөн нээлж өгдөггүй. Сөүлийн залуу. Танаас өвөл тийм том юм уу? Америкас том уу? Америкт холбооны мөрдөх товчооных нь чам шиг толгоогоо ажилуулж хэрэг илрүүлдэг байх. Яг тэгвэл газар нутг нь том өөрөөсөө яваад хаач хүрэхгүй учраас толгоогоо ажилуулж хэрэг илрүүлдэг. Харин манай Солонгос бол жижиг гэх 2 хөлөөрөө гүгээд явахт л болно. Манай газар нутгч одоо миний доодох шиг л жижиг гхэн штэ. Тийм учраас Солонгосын цагдаа нар хөлөөрөө хэрэг илрүүлдэ гэсэн үг байдаг юм шүү дээ. Тийм болохоор чи битгий нэг их цэцэрхэд бай. За тэгээд мань 2 муудалцаад барьцалдаж авсан ч дарга нь уурлаад. Гэхдээ та 2 дараагийн удаа миний өмнө барьцалдаж авал хоёулангч нь алж шүү. Ингэж хэлсэнд мань 2-ын хулих нь шууд буулаа. Удалгүй ширүүн буруу асгаж эхлэхдээ зэрэгцээд мань хэд гудамжинд эргүүл хийж эхэлнэ. Орон даяар оюутан залуус Солонгосыг удирдах байсан цэргийн дэглэмийн эсрэг жигсаал цуглан өрнүүлж байлаа. Тэгээд орой болоход нэг эмэгтэй цагдаа улаан даашин зөмсөд ой дундуур алхана. Тэд бороо орох болгонд ингэж алуурчинд өгөөш болгож эмэгтэй цагдааг алхуулдаг болж. Гэвч төдийлөн үр дүнд хүрэхгүй л байлаа. Тэр үеэр 2 охин тэр хаваар явж байгаа харагдсанд Тэйон тэднийг дуудаад бороо зогссны дараа машинаараа хүргэж өгөхөөр тохирлоо. Тэгсэн охид тэдний охидын сургуулийн гадаа задгай 0 байдаг тухай. Тэнд галзуу хүн нуугдаж байгаад охидыг алдаг тухай 100 яриа сонссон гэдгээ хэлнэ. Тэгсэн Тэйон болон тэрний хамтрагч энэ яриаг төдийлөн тоосонгүй. Оройн тосгоны захад нэг бүсгүй шүхэр бариад найзыгаа тосгоор гэрээсээ гарч байлаа. Тэгээд өөрийгөө тайвшруулах санаатай дуудуулаад явж шийтэл гинэд нэг хүн зэрэгцээд дууг нь аялах сонсогддог. Айсан эмэгтэй сандраад хурдан үйлдвэрийг чиглээд явсанд тэрнийг замаас нь нэг хүн гинэд гарч ирээд бариад авна.
Маргааш нь хэргийн газарт Тэюунийг ирэхэд сурсан зангаараа цагдаа нар тэр хаваар бэлжиж байна. Тэюун уурлаад цагаан хоолоогоор хашгирч бүгдийг нь хөдөлж болохгүй гэж хатуу тушаадаг. Тэгэд тэд анх удаага гэмт хэрэгтний жинхэнэ гутлын мөрийг олж авч чадна. Тэгсэн хэрэгтэн хохирогч бүсгүйг үйлдвэрийн ойролцоо барьж аваад ойролцоо 20-400 м орчим газарт чирсэн байж. Гэвч тэдэнд гутлын мөрнөөс өөр тодорхой зүйл байсангүй. Барууны улмаас ямар ч хурууныхээ үлдээгүй байлаа. Тэгсэн энэ үеэр Думаан нэг зүйлийг сэтгэнэ. Бодоод байсан чинь ямар ч улмөр байхгүй байх нь өөрөө сэжүүр юм шүү. Жирийн хүчингийн хэрэгт заавал ямар нэг улмөр үлддэг. Үсч юм уу. Тэгэд бодохоор тэр хүн хаалдсан хүн болж таарлаа. Жишээ нь манай энд нэг лам хүн байгаа. Тэр хүн ч байж болно штэ. Тэгсэн тэрний энэ санааг дарган төдийлөн авч хэрэгсдэггүй. Харин Тэюун тасралтгүй бодсоор. Энэ үеэр даргын туслах эмэгтэй тэдэнд нэг зүйлийг анзаарсан гэдгийг хэллээ. За sorry бажгараа борон та нарт гэлсний гоё юм хэлээд хий. Кино үзэх агшнаа next level болгоо. Месси бол 100% дээд зэргийн Жапонико сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк гэж байгаа. Төмсний чипс шиг хүнд биш. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай. Борогийнхан тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно заяа. Гэртээ сууж байхдаа ч кино театрт байгаа юм шиг л vibe-ыг мэдрэн гэд боддоо галзуу биз. BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтон хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлд. Ягд гэвэл жигнэмиг дуусгахтал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Тэр эмэгтэй орой бүр FM сонсдог байж. Тэгээд гэмт хэрэг гарсан орой бүр гунигтай захидал гэдэг дууг хэн нэгэн захиалч сонссон болохыг олж анзаарсан байж. Тэр дуу нь тийм жалдартай дуу биш учраас тэрэнд их содон санагдсан нь тэр байлаа. Тэгээд FM-ийн дуунуудын жигсаалтыг шалгаж үзтэл үнэхээр алга болсон орой бүр тэр дууг захиалж сонссон байж. Тэрүүн дүүргийн нэгэн ганцаардмал залуу гэсэн нэрийн дор уг дуунуудын захиалгыг өгсөн байлаа. Думаан энэ санааг шоолж хүлээж авсан бол Тэюун энийг нилээд нухацтай авч үзнэ. Тэгээд шууд FM-ийн байрлал хөдөллөө. Харин Думаан халдсан эргэтнийхээ үсийг хуссан хүмүүсийг шалгаж үзэх хэрэгтэй гэдэг дээрээ бат зогсож байлаа. Тиймээс тэр завл гарвал саунд очиод тэнд сэжигтэй хүн байгаа эсхийг ажиглана. Харин нөгөө талд Тэюуныг очиход FM-д захиалга өгсөн захидлуудыг бүгдийг нь хог дээр хаячихсан. Савтай хогийг хогийн цэг рүү аччихсан байж. Хэргийг илрүүлж чадахгүй байгаадаа Думаан стресстэж эхэлсэн учраас найз бүс хүн тэрнийг үздэг хүнээс асууж үзхийг зөвлөлөө. Тэгээд Думаан удган дээр очиод асуусанд удганч алуу урчны царай миний нүдэнд харагдах шиг боллоо гэдэм байна. Баярлсан Думаан сэжигтнүүдийн зургийг үзүүлээд эдний тунд байна уу гэж асуухад удган наадхаа талд хий гэд нэг цаас бих хоёр өгөөд хэргийн газарт очиод бихийг цаасан дээр асуул алуу урчны царай гарч ирнэ гэж хэлнэ. Тэгэд нөхөр хамтрагчтайгаа хэргийн газарт шүн очиод удганы хэлснээр хийж байтал үйлдвэрийн тэндээс чимээ гарах сонсогдлоо. Энийг сонссон мань хоёр бушуухан нуугдсанд үнэхээр хэргийн газарт нэг залуу хүрээд ирдэг. Тэгсэн тэр хүн нь Тэюун болохыг хараад мань хоёр гайхацгаана. Тэюун тэн дээрээ хөгжмөн асаагаад алуурчны сонсдог байсан хөгжмийг сонсож эхэллээ. Энэ үеэр хажуунаас нь өөр нэг хүн ирсэнд Тэюун бушуухан нуугдлаа. Сүүлд ирсэн хүн хэргийн газар руу гарч идэнгээ тусгаж ийш тийшээ харж байсан. Өмднөөсөө эмэгтэй хүний дотоож гаргаж тавьдаг. Тэгсэн удалгүй цагдаа нар ойрхон байгааг мэдээд хар хурдараа зугтаасанд мань гуравч зэрэгцээд араас нөхөнө. Тэгэд хөөсөөр айлын хашаанууд дунд оруулаад алдах шахлаа. Аз болоход айлын нохоо хуцаад нөгөө нөхрийг илчилж өгнө. Ингээд мань гурав нөгөө нөхрийг үргэлжлүүлээд хөөсөн ч цаадах нь гүйсээр байгаад уурхайн ажилчид дунд ороод алга болчихно. Бүтлгүүч маа та. За тэгэхэд мань гуравч тэдний дунд ороод нөгөө нөхрийг чадлаараа хайцгаана. Тэюун цагаан хоолойч хурч аваад бүгдээрээ битгий хөдөл гэж хэлж эхэлсэн бол Думаан гэрхайнуудаар ажигласаар угаад нөгөө нөхрийг олж чадлаа. Учир нь тэр хүн эмэгтэй хүний улаан өнгийн дотоож өмссөн байсныг мань хүн анзаарсан байж. Тэгээд тэр хүнийг шууд гавлсанд Тэюун Думааны гэрхай байдлыг битүүхэндээ үнэлнэ. Гэвч тэр нөхөр алуурчин биш, жирийн нэг гаж донтой нөхөр байж таарлаа. Тэрний гэрийг нэгжтэл гэрээс нь янз бүрийн насан туршидчдын сэтгүүлүүд олддог. Тэр хүн өвчтөе эхнэрээ сайн асардаг, сүмдээ байнга явдаг нэгэн байлаа. Тиймээс тэрний сүмийнхэн цагдаагийн газрын гадаа жагсаж, гишүүнийг нь суллахыг шаардаж эхэлнэ. Думаан тэрнийг байцаа хөрөндө түгжиж угаад хатуугараар байцаасанд цаадах нь аргагүй ирэхэнд хэрэгээ хүлээсэн ч болсон явдлыг шал өөрөөр ярьж эхэлдэг.
За тэгээд Думаанч хамтрагчтайгаа нийлж тэрнийг дэглэж жугаад хэргийг хүчээр хүлээлгдэг. Тэрний байцаалтыг сонсч байсан Тэйон тэрнийг охидын сургуулийн гадаа байдаг задгай нойлын талаар ярихыг нь сонсоод өмнө нь хоёр охины ярьж байсан түүхийг саналаа. Тэгээд Тэйон шууд тийшээ явж очино. Гэтэл тэнд нэг багштай хаалц таарлаа. Тэр багш ихэндээ хууралсан ч Тэйоны ирсэн шалтгааныг сонсоод сэтгцийн өөрчлөлттэй эмэгтэйтэй хоёрчуудад таарсан гэдгийг хэлээд тэр эмэгтэйн гэрийг зааж өгдөг. Тэйоныг очиход нөгөө эмэгтэй айсандаа гэртээ орчлоо. Тэйон өөрийгөө цагдаа байна гэж хэлсэн ч нөгөө эмэгтэй айгаад гарч ирдэг бай. Тэгэхээр Тэйон эмэгтэй цагдаа дагуулж ирж угаад тэр эмэгтэйгээс мэдүүлэг авдаг. Эмэгтэй ч бас алуурчны халдлагад өртсөн байжээ. Алуурчин эмэгтэй амийг боож гарыг нь ард нь хүлээд алах гэж байсан ч тэр хавар дугуйтай хүн явж таарсан учраас алалгүй үлдээсэн байж. Эмэгтэй царайг нь харж чадаагүй ч гар нь эмэгтэй хүнийг шиг их зөөлөн байсныг санаж байлаа. Нөгөө талд Думаан хамтрагчтайгаа нөгөө нөхрийг тамалж хэргийг нь хүлээлгэхийн даваан дээр ирсэн байна. Тэгсэн Тэйон ирээд нөгөө нөхрийн алгыг харснаа. Наадах чинь алуурчин бишээ. Тавиад явуул. Гिचгээд гараад явчлаа. Уралсан мань хүн гарч ирээд тэрнтэй барьцалдаж автал дарга нь орж ирээд тэднийг салгана. Тэгсэн цагдаагийн туслах эмэгтэй гинэт чангаар хашгирч тэднийг зогсоогоод эфемер явж байгаа нөгөө гонигт захидал гэдэг дууг сонсголоо. Тэйон сандраад цонхоор хартал гадаа бороо асгарч байна. Тэдэж сандарч ээж тийшээ төвөөс нэмэлт хүч хүсэж удастаж эхэллээ. Тэгсэн бүх цагдаа нар сувоонд болсон үүмэнийг дарах гээд явчихсан учраас тэдэнд нэмэлт хүч өгөх ямар ч боломж байсангүй. Тэйонч эфемер рүү залгаад хин гэдэг хүн хаанаас тэр дууг захиалсныг шалгаасан ч цаадуулан тодорхой юм хэлсэнгүй. Тэгээд маргааш өглөө тэд замын хажуугаас дахиад нэг эмэгтэй цогцсыг олдог. Танаас өвлд ийм хэрэг олон гардгүй. Ерөөсөө гардгүй. Думаан өөрийнх нь сэжигтнүүдийн дунд алуурчин байхгүй гэдэгт итгэлтэй боллоо. Тэгсэн эфемээс дуудлага ирж Тэйгүн дүүргийн 1:32-д суудаг Пак Хёнгю гэдэг хүн захиалсан болохыг мэдэгддэг. Энийг сонсон манай хоёрч шууд тийшээгээ явна. Гэрт нь очтол хүн байсангүй. Хёнгю гихч тэр нөхөр үйлдвэрт ажилдаг болохыг мэдээ тэр хоёр шууд үйлдвэр рүү явлаа. Тэгээд тэрнийг цагдаагийн газарт авчираад байцааж эхэлнэ. Гараа үзүүлдэ. Зөөлөн гартамаа. Үйлдвэрт хэр удаа ажиллаж байгаа? Өнгөрсөн 9 сараас. Эхний аллаг гарахаас жоохон өмнөх юм байна, тийм үү? Чи цэргийн алба хааж ирчихэд энд ирсэн. Чамайг ирсний дараа ч бас энд аллах тасархаа болсон. Тийм үү? Энэ чиний бичсэн ил загтал мөн биз дээ. Чи бороотой өдрүүдээр энэ дууг захиалдаг, тийм ээ? Чамайг энэ дууг захиалах бүрд чинь нэг эмэгтэй амиа алддаг, тийм үү? Үгүй. Өчигдөр орой чи 7-8 цаг хүртэлх дууны хөтөлбөрийг дуустал нь сонссноо. Ямар дуугаар төгсснийг мэдэж гинөө? Дуустал нь сонссон. Гэхдээ ямар дуугаар дууссныг санахгүй байна. Чи санаж чадахгүй. Яагаад гэвэл тэр үеэр чи гадуур байсан. Хохирогч эмэгтэй өчигдөр орой 7:30-аас 8-ын хооронд амиа алдсан. Та нарыг гимгүү хүмүүсийг яргалдаг гэдгийг чинь эндхийн хүүхдүүд ч мэднэ. Гэхдээ би тэр хүн чинь биш. Тэгсэн нөхрийг мөчөөгөө өгөхгүй хигжүүрхэд байсан учраас Думааны хамтрагч Чо тэсэлгүй тэрнийг зодож орхилоо. Энийг харсан цагдаагийн дараа гуурлаад тэрнийг байцаалтын өрөөнд дахиж орохыг нь хориглоно. Думаан тэр нөхрийг хэрэгэ хүлээтэл нь ирүүдий гэж бодож ирсэн бол Тэйон хөдөлшгүй эд мөрийн баримт олох ёстой гэж бодно. Тэгээд тэр хоёр ярилцаж байхдаа хамгийн ихний сэжигтэн сэтгцийн өөрчлөлттэй Квакхо хэргийн талаар нэлээд наривчлалтай ярьж байсныг саналаа. Тэгээд тэрний мэдүүлгийн бичлэгийг сонсоод тэр өөрөө хийсэн зүйлээ биш, хүний хийсэн зүйлийг хөндлөнгөөс харснаа ярьж байгаа болохыг ойлгоцгооно. Тэгээд шууд тэрэн лүү явна. Тэднийг ирэхэд хүү аавынхаа ажил дээр байсангүй. Тэгсэн тэнд Думааны хамтрагч Чо сэтгэлээр унсан байдалтай уугаад сууж байлаа. Думаанч хажууд нь суугаад найзаагаа тайвшруулах гэж оролдоно. Тэгсэн хажууд нь сууж байсан оюутан залуучууд цагдаа нарыг доромжилж ярьж байгааг сонссон Чо тэр залуучууд руу дайрж ороод хайр найргүй зодно. Тэгсэн тэднийг зодолдож байх зураг Квакхо цонхны гадаа ирээд тэднийг харчихсан зогсож байдаг. Сандарсан Квакхо тэрэн лүү дайрж ороод гартаа барьсан модороо Чо мөрдөгчийн хөл рүү цогсонд тэр нь хадаастай байж тараад хөлөнд нь зоогдчихлоо. Тэгээд Квакхо өөрөө хайгаад тэндээс бушуухан зогтааж ойролцоох шонгийн мод руу авираад гардаг. Тэйон Думаан хоёрч хойноос нь очиод аргадаж ятгаж яваад буулгаж чадлаа. Тэгээд тэрний дагдаг байсан эмэгтэйг амиа алдсан тэр шөнө хаанаас юу харсныг асуухад Квакхоч тэднийг дагуулад тэр орой нуугдаж байсан бухал өвсөө зааж өглөө. Квакхо алуурчны царайг 3 удаа харсан гэдгийг сонсоод ямар хүн байсныг асуухад тэр царайлаг хүн байсан гэж хэллээ. Думаан тэрэнд Хёнгюгийн зургийг харуулад энэ хүн мөн үү гэсэн ч цаадах нь тодорхой юм хэлж чаддаггүй. Энэ үед Квакхогийн аав хоёр залуу дагуулж ирсэнд нөгөөдүүл нь мань хоёр лөө дайран орцголоо.
Тэднийг хоорондоо зодолдож байх зур Кавакхо зовгтаад явчихсан байдаг. Тэднээс арай гэж салсан Думан Кавакхог олоод очтол өнөөх нь богооны зам дээр зогсож байгаад нүдэн дээр нь богоонд дайруулчихна. Эннээс болоод мань Думан шоконд орлоо. Тэр хэргийн сүүлийн сэжигтэн болох Хёнгугийн зургийг ажигласаар байна. Маргааш нь шүүх хэмнэлгээс хохирогчийн хувцсан дээрээс үрийн шингэний дээж олдсон гэдгийг хэлээд шинжилж чадах технологи Солонгост байхгүй учраас Америк руу явуулах хэрэгтэй гэж хэлдэг. Тиймээс тэд Америкаас шинжилгээний хариу эртэл хүлээхээр шийднэ. Энэ зур хатаастай мотор хөлдөө зоолгосон мөрдөгч Чогийн биеийн байдал муудаж эхэллээ. Гайхсан Думан тэрнийг дагуулад эмчид очтол хатаасны хор орсон учраас хөлийг нь тайрахаас өөр аргагүй болсон байгааг хэлнэ. За тэгэд хөөрхийн мөрдөгч Чо хөлөө тайруулахар болно. Энэ нь Думанд маш хүн дээр тусдаг. Нөгөө талд Тэйон гадуур байцаагдаж байгаа Хёнгуг тасралтгүй ажигласаар. Тэгсэн нэг өдөр тэрнийг ажиглаж байгаад дуг хийхдээ Хёнгуг алдчихна. Тэрнийг автобусанд цуугаад явж байгааг харсан Тэйон машинаараа хойноос нь хөдлөх гэсэн ч машин нь настдаг. Тэгээд ууралсан Тэйон Хёнгуг гэрийнхэн гадаа очиод хүлээсэн ч тэр гэртээ ирсэнгүй. Энэ үед Думаны найз бүсгүй ажиллаа дараад ой дундуур гэрлүүгээ алхаж явна. Тэрнийг нэг хүн модон дундаас ажиглаад харж байлаа. Тэгсэн тэрнтэй нэг ахлах сургуулийн охин зөрлөө. Тэгээд алуурчин нөгөө охиныг бариад авна. Энэ үед Тэйон алуурчныг хайсаар байсан ч олж чадсангүй. Маргааш нойгоос хөөрхийн охины цогцсыг оллоо. Тэйон цогцос дээр очиод өмнө нь охидын сургууль дээр уулзаж байсан охин болохыг таниад их харамсдаг. Тэр Хёнгуг алуурчин гэдэгт итгэлтэй байсан учраас уурандаа шууд уулнаас буугаад тэрний гэрээс нь чирч авчраад хайр найргүй зодож эхэллээ. Чамайг алчихсан байхад хин ч надад юу ч хэлэхгүй. Хэлээч. Тэр эмэгтэйчүүдийг алсан гэдгээ хүлээ навшоо. Тийм ээ. Би алсан. Би бүгдийг нь алсан. Чи ингэж хэлээсэ гэж хүсэж байна уу? Энэ үеэр Америкаас ирсэн шинжилгээний хариуг барьсан Думан тэнд ирлээ. Тэгээд Тэйон хариуг нээгээд хартал шинжилгээний хариугаар Хёнгу алуурчин биш болж таарна. Алдаа гарч. Энэ бичиг худлаа байна. Тэйон наа чи юу гэсэн бэ? Чи үнэхээр биш юм уу? Миний нүд рүү харч. Тэгсэн Тэйон Хёнгуг буудах гэсэн ч Думан тэрнийг балиуллаа. Нүдийг нь харсан Думан тэрнийг алуурчин биш болохыг мэдэрдэг. Тэгээд Думан тэрнийг тавьж явуулахдаа зэрэгцээд тэдний дундуур богоон гарч ирсэнд Тэйон барьж байсан баримтаа унгаад алдчихна. Тэгээд уурандаа богооны хонгол руу алхаж явсан Хёнгуг буудсан ч Думан тэрнийг балиуллаа. 2003 он. Мөрдөгч Думан одоо 2 хүүхэдтэй болжээ. Тэр цагдаагийн ажлаа орхиод хуваараа бизнес эрхлэх болсон байна. Думаны мөрдөж байсан хэрэг шийдэгдээгүй үлдэж. Нэг өглөө тэр дүгээлтээр явж байхдаа анхны цогцос олдсон газрын хажуугаар явж таарлаа. Тэгээд машина зогсоогоод цогцос олдсон сувг руу очдог. Тэгээд очиод тонгойж хартал дотор нь юу ч байсангүй. Тэгсэн хажууд нь нэг охин ирж гисэн зогсоно. Наан ч нь юу байгаа юм бэ? Юу ч бишээ, зүгээр л харсан юм. Сони юм аа. Саяхан бас нэг ах ийшээ хараа зогсож исэн. Би тэр хүнээс яагаад хараад байгааг нь асуусан чинь дээр үед ийшээ нэг зүйл хийжсэн болохоор харах гэж ирсэн гэсэн. Чи тэр хүний царайг харсан уу? Харсан. Ямар хөө хүн байсан бэ? Байдаг л нэг хүн. Зүгээр л жирийн хүн байсан. Охины энэ үгийг сонсож шоконд орсон Думан бодол болж гүлийж зогссноор кино маань конец фильм. Энэ хэргүүдийг үйлдсэн алуурчин И Чүнжэ гэгч 2019 онд ДНК-гийн хөдөлшгүй баримтаар баригдсан. Цуврал аллагын хэрэг нь илчлэгдэх үед И Чүнжэ аль хэдийн өөр хүн амны хэрэгээр бүх насаараа хоригдох ял авсан. Шоронд ялаа эдэлж байжээ. За энд хүрээд энэ хүү киноны тайлбар маань дуусч байна. Хөрхий тэр эмэгтэйчүүд. Нэр бодохоор хэцүү юм аа тийм ээ. Яг бодит болсон явдал гэхээр. Манайхан тэгэхэд хаанаа л болгоомжтой байцгаа шүү. Ямар ч байсан тэгээ сүулт нь алуурчин гайхалдсан нь бас яамай да тийм ээ. Бөөр тэгээ тэр чигээрээ олдоогүй үлдсэн болоос л сүүлийн хүний царай лугаал адил болохоор шүү. За тэгээ тайлбар маань ойлгомжтой байж таалагдсан гэдэгт Моброн 100% итгэлтэй байна. Гэхдээ нэрээ 100% гэснээс манайхан энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар байна. 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэг Месси хамтран ажиллаа. Та нар маань кино үзэх агшнаа Месситэй next level болгоорой. Төмсний чипс шиг хүнд биш заяо. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь гаалзуу гоё амттай гэж байгаа. Моброгийнхаа тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно. Гэртээ сууж байхдаа кино театрт байгаа юм шиг vibe-ийг мэдрэн гэд боддоо гаалзуу биз.
BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтоо хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлдээрэй. Яагаад гэвэл жигнэмиг дуусгахдаа жинхэнэ кино эхэлдэг. Месси. За тэгээд та нар маань сабадрагуул саба адарсан бол лайк дарахтал тэгэл болоо явж байгаа юм. Нэр галзуу сервис ухтан сабадрагуул дараад нэгдэрэ. Тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.